Нийт эцэг эхчүүдтэй хэлэхэд надтай адилхан хүмүүс байж магадгүй. Би бол хүүхдээ явуулахын тулд маш их судалж агаад хэдүүлээ энэ бол олон жилийн туршлагатай виз гаргах энэ бичиг баримтны тал дээр асуудалгүй юм байна гэж би бодоод сонгосон шүү. Манай охин одоо хэдүүлээ энэ сургалтын төв өнгөрсөн жил суралцаад одоо Солонгос улсад бакалавр авах байж байна. Сайн байцгаана уу? Би нэг эдүүлайнаар үйлчлүүлж байгаа нэгэн ээж байна. За миний хувьд энэ эдүүлайн төвөөр дамжуулаад хүүхдийнхаа Солонгос улсад сурах сургалтыг нь бол зоочлуулж байгаамаа. Яагаад эдүүлайныг сонгосон бэ гэхээр нэгдүгээр олон жилийн туршлагатай, хоёрт ирээд уулзгаад бүх юм нь үүднээсээ хуулаад ойлгомжтой, маш гоё тайлбарладаг. За тэгээд заавал эцэг эх нь бас хүүхэд авахгүй хүүхэд бараг өөрөө бүсээр болох юм аа гэдэг үзэлтэй орчтон аяга амар санагдсан. Тэгээд мэдээж хэрэг олон жилийн туршлага хамгийн найдвартай дараагийнхаа ер нь бараг хүүхдүүдээ эдүүлайнаар үйлчлүүлэе гэж одоо 100 жил болж ингэж сургууль явуулъя гэж бодож байна. Эдүүлайн боловсрол сургалтын агентлаг нь 4 сарын 19-20-21-нд 20 жилийн тохиолдуулан боловсролын үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм байна. Тэгээ энэ үзэсгэлэнд Солонгосын томоохон сургуулиудын төлөөлөл өөрсдийн биеэр ирж Солонгосын ихтэй сургуулиудын боломж, сургалтын чанар, гарц гаргалгаа гэдэг юм уу энэ зүйлүүдийг танилцуулсан нэлээд дэлгэрэнгүй өргөн үрийг хамарсан энэ үзэсгэлэн болтой болох юм байна. Энд дээр 9 хүн болгон бүртгүүлэх юм бол суглаанд оруулах боломжтой юм байна. Би тэнд нь очиж ирж бүртгүүлэе гэж бодож байна. Экспон дээр хүрэлцэн ирснээр төлбөрийн уян хатан нөхцөлтэй сургуулиуд ямар байна? За тэтгэл нь тгээс 100% хүртлээр айл ал сургуулиудад орох боломжтой байна гэдэг юм уу. Энэ бүх мэдээллийг нэг доороос аваад бүртгэлээ хийх боломж бүрдсэн байна. Энэ очиж байгаа экспо хэцүү гэж энэ олон цаг уушрал хамруулж зан хамтлагаар үйлчлүүлээ гэж хүсье. За бүгдээрээ экспо дээр уулзцаая. та бүхнийг бас энэ үзэсгэлэнд ирж сонирхохыг уриалж байна. Манай гэр бүл ч гэсэн энэ үзэсгэлэнд очиж оролцсноо. би эцэг эхчүүдэд энэ боломжийг алдахгүйгээр ирж сонирхоорой гэж үнэхээр хүсэж байна.